За манай сургалтын систем та бүртгүүлснээр манай одоо сургалт бүх төлбөргүй одоо сургалтанд хамрагдахаас гадна төлбөргүй хичээлүүдийг үзэх боломжтой болдог. За бүртгүүлэхдээ яг уу гэхээр энэ sign in гэсэн товчнон дээр дарангууд энэ доотлолт нь create new account гэдэг байгаа. За энэ дээр дараад та бүртгүүлэх боломжтой. За эхнийх дээр нь first name дээр нь болохоор та өөрийнхөө нэрийг бичиж өгнө. За last name дээр нь болохоор та овгоо бичиж өгөөрэй. За mail ID гэдэг дээр өөрийнхөө mail ID-ийг бичиж өгнө. За энэ password гэдэг дээр та нууц үгээ оруулж өгнө. За ингэснийхаа дараа та энэ ашиглах журам гэсэнтэй танилцаарай. За мөн энэ нууцлалтын бодлогыг бас уншиж танилцаарай. За тэгээ эдгээрийг та зөвшөөрж байвал энийг чиглээд sign up гэсэн товчийг дараад таны бүртгүүлэг үснэ. Эсвэл та энэ Facebook болон Gmail-ийн товчон дээр дараад бүртгүүлэх боломжтой. За ингээ бүртгүүлэнгүүт чинь за ямар одоо сургалтыг одоо сонгож байгаа интернет шалтгаалаад энэ дээр болоод сургалтын чинь одоо нэр нь өөр байна. Тэгээ мөн төлбөрийн мэдээлэл нь өөр гарч ирнэ. За тэгэхээр та хэрвээ манай сургалтанд одоо PayPal-оор ингээд төлбөрөө төлөх гэж байгаа бол PayPal гэсний дараа төлбөрөө төлөх боломжтой. За эсвэл та одоо Монгол одоо төгрөгийн дансаар төлбөрөө төлөх гэж байгаа бол энд одоо төлбөр төлөх дансны мэдээлэл танд ингээ харагдах болно. За тэгээд за төлбөрөө төлөхөөс өмнө ерөн сургалтын жишээ хичээлүүдийг үзье гэж бодох юм бол та энэ My Dashboard гэдэг рүүгээ ороорой. За хэрвээ энд ямар нэгэн курс харагдахгүй байвал та энэ View More курс дээр дарж болно. Эсвэл энэ цахим сургалт гэсэн дээр дарж болно. За тэгээд эндээс та ямар хичээлийн үнэгүй болон одоо үнэгүй сургалт хийх юм бол манай дээр энэ хоёр байна тийм ээ. Free гэсэн байгаа нь болохоор төлбөргүй сургалтууд гэсэн. За энэ дээр дарангууд шууд тухайн курсыг танд одоо үзэх боломж бүрднэ. За ингээд за ингээл та шууд хичээлээ ингээд үзээ яваад авах боломжтой болчихно. За энэ төлбөргүй цахим сургалт болохоор та ингээд за хэрвээ та өөр одоо нэгдүгээр хичээл Facebook өрөвдөн. За энэ төлбөртэй хичээлүүд дээр байгаа үнэгүй хичээлүүдийг үзье гэх юм бол за энэ тухайн хичээлийг сонгоод энэ төлбөрөө хичээл үзэх гэсэн дээр дарангууд тухайн сургалтуудын үнэгүй хичээлийн үзэх боломжтой болж байгаа юм. За энэ үнэгээр үзэх боломжтой ах 8 тийм ээ. За тэгэхээр ингээд дараагийнх нь одоо хичээлүүдийг ингээд үзэхээр эдгээр маань төлбөртэй байна тийм ээ. За тэгэхээр уучлаарай энэ бүртгүүлэхдээ тэнх би бүртгүүлэх гэсэн линкээр дараарай. За бүгд price гэсэн рүү ороо. За төлбөрөө хичээлүүд ингээд төлбөргүй хичээлүүд нь бол ингээд үзээ явж байгаа юм тий. За төлбөртэй хичээлүүд маань юу гэхээр юу гарах вэ гэхээр уучлаарай энэ хичээлийн агуулгыг харах боломжгүй байна. Төлбөртэй хичээл байна гэдэг. За тэгээд төлбөрөө төлье гэдэг юм бол одоо энэ сургалтанд хамрагдъя гэдэг юм бол цахим сургалтыг худалдаж авах гэдэг энэ дарнуу бөмбөг шууд төлбөр төлөх хэсэг рүү маань ингээд шилждэг байгаа шүү. За тэгээд төлбөрөө төлчихэд багштайгаа эргэж за манай сургалтанд царлцаараа та бүхний сургалтандаа урьж байна. Үнэхээр одоо яг бодит чадвар та манай сургалтанд зурснараа эзэмших болно.